Сонсогчдын найдвар хоёр шуулган дээр Braille Bible өгсөн ийм сонирхолтой үйл ажиллагааны өдөр боллоо. Яг гэвэл энд бас сонсолгүй мөртлөө хараагүй хүн, хоёр хүн байдаг. Энэ хоёрын манаас Библи уншиж үзмээр байна. Библи хэрэглэж үзмээр байна гэдэг хүсэлтийн дагуу өнөөдөр Ариун Бичээс нийгэмлэг энэ хоёр хүнд зориулаад Braille Библи өгсөндөө маш их баяртай байна. Яг гэвэл Ариун Бичээс нийгэмлэгийн алсын хараа бол хүн болгонд Библи байдаг. Хоёр хүнд зориулсан Braille Библи өгсөн нь өнөөдрийн онцлог үйл явдал болж байна. Энэ хоёр хүн маань ч гэсэн Braille-аар Библи уншиж, Braille-аар уншсан Библийг бас тунгаан бодож бурхантай уулзах ийм боломж нэгдэж байгааг төлөө талархаж байна. Хүн болгонд Библийг хүргэхийн төлөө Ариун Бичээс нийгэмлэг цаашдаа хичээн зүтгэсээр хавлнаа. Та бүхэнд маш их баярлалаа.